сайн байцгаана уу? Энэ удаа та нартай чиний амт хэмээх 2025 оны шинэхэн драмаг ярьж өгье. Лайк, subscribe дарж эрсцээ бүртгүүлээд киногоо үзээрэй. За ингээд кинонд орцгоё. Хам Бямуу бол Солонгосын томоохон топ хүнсний компани захирлын 2 дахь хүү. Түүний ээж нь хоолны салбарт том албан тушаал хашдаг ба тэдний гэр бүлийн ресторан хизээч 3 од авч байгаагүй. Ээж нь 2 хүүдээ хандан хэн төрүүлж ресторанда 3 одтой болж чадна тэр хүн компани өв залгамжлагч болно гэж хэлв. Үүнийг сонссон Бямуу яаравчлан хөдлөж нэгэн рестораны гадаа очин эзнийг нь жороо өгөөд хаалгаа барь үгүй бол мөрөөдтэй тоглоомчин гэдгийг чинь илчлэн гэж сүрдүүлв. Хам Бямуу ресторануудын сайн жорыг хулгайлж өөрийн ресторанда ашигладаг тактик ашигладаг. Тэр ахлах тоогоочтой хандан би өмнөд Солонгосын хамгийн сайн жорыг олж ирдэг. Та зүгээр л дагаад хийхэд болно гэв. Ахлах тоогооч нь шинэхэн гэрэлдэж шарсан нэмгэн махныхаа жорыг танилцуулахад амсаж үзээд илүү сайн судалгаа хэрэгтэй байна гэлээ. Яг тэр үед нь туслах нь өөр ресторан яг ийм хоолоор үйлчилж байна гэлээ. Хам Бямуу өөрийн биеэр тэнд очиж хоолыг нь амсаж жорыг нь хулгайлахаар болно. Бямуу хол хосгонд очиод утаснасаа газрын зураг хараад Жонжэ гэсэн нэртэй газар олж очино. Зөв газраа олсон юм шиг байна гэд ортол хоосон байх ба арын цэцэрлэгт нь нэг хүн завгүй байхыг харна. Очоод эзэн нь хаана байна гэж асуухдаа байцаан дээр нь гიშгэхэд нөгөө хүн холт гэж хэлнэ. Бямуу ухарч байгаад унах шахтал эмэгтэй барьж авснаа нөгөө тишээ түлхчихнэ. Эмэгтэй байцаагаа хамгаалахын тулд түүнийг зүгээр л түлхчихсэн байдаг. Эмэгтэй юу ч дуурахгүй галтгоо руугаа ороход Бямуу түүнийг эзэн нь байсныг ойлгодог. Эзэн малгайгаа талтал хөөхөн залуухан охин байх ба Бямуу хараад балмагтана. Бямуу түүнд нөгөө гэрэлцсэн махны зургаа харуулж яг одоо хийгээд өг гэлээ. Эзэн охиныг муу Ёнжу гих ба наад хоолыг чинь тийм амархан хийдэг зүйл биш гэж хэллээ. Бямуу түүнд юу хэрэгтэй юм яг одоо аваад ирэй гэхэд Маваны үхрийн мах л хэрэгтэй гэв. Бямуу зах дээр очиод мөнгөөр зодох шахам бүх үхрийн махаа өгөөдөх гин. Энэ хооронд Ёнжу дахианы фермээр очиод өндөг авах гэтэл фермийн ах эхнэр нь өвдсөн болохоор өндгөө авч чадаагүй. Дахианууд нь ааштай болохоор өөр хүн авч чаддаггүй гэлээ. Ёнжу зориглон ороод өндөгнүүдийг цуглуулад ресторан руугаа буцна. Үүдээр нь дүүрэн байх төлбөрийн нэхэмжлэлийг хараад базаж уурна. Бямуу ирж тараад түүнд авчирсан махнуудаа өгөхөд тэр нэг хайрцагтайг нь шууд амсаад энэ хангалттай биш. Шинэхэн Мацутаке мөөг хэрэгтэй гэд ууланд гарна. Бямуу амьсгаадаж үхэх шахаад мөөг олчихлоо гэхэд наа чин бишээ энэ гэд өөрөө олоод болгоомжтой авахта унах шахахад Бямуу түшиж авна. Ресторанда ирээд Ёнжу хоолоо хийж эхэлнэ. Бямуу анхааралтай гихчин хийх явцыг нэг бүрчлэн харна. Ресторанд хийдгээс нь шал өөр аргаар хийж байлаа. Бямуу нэг савхтаж амсмагцаа амтыг нь бишрээд өөр ийм гоё амттайг идэж байгаагүй болохоор дуустал нь идэнэ. Идэж дуусаад рестораныг нь хөдөлж авъя гэхэд муу Ёнжу тоогооч татгалзана. Бямуу түүнд ресторанаас сайжруулж хөгжүүлэхэд чинь туслая. Чи их төлбөр төлөх ёстой байгаа биз дээ гэхэд Ёнжу татгалцаар байдаг. Бямуугийн дургуун хүрээд чи юу ч ойлгохгүй байна. Энэ янзаараа байвал чи юу ч зарж чадахгүй. Сайрч сурчлагаа хэрэгтэй гэж тайлбарлаач ойлголцохгүй гарч явна. Байрны эзэн ихч орж ирээд Ёнжугаас сүүлийн саруудын түрээсээ хурдан өг. Үгүй бол өөр хүнд зарна гэж сүрдүүлнэ. Бямуу хот руу буцаж байхдаа туслахаасаа дуудлага авна. Түүний сүүлд уулзсан газрын эзэн залуу амиа хорлох захиас үлдээгээд ресторанаа хаачсан байх ба аз болж эмнэлэгт хүрэгдсэн байдаг. Бямуу өрөөнд нь ороод ууршлалт гуйх гэтэл тэр хүн ахтай нуцаар яриад бүх юм төлөвлөгөөний дагуу гэж ярьж байдаг. Энэ бүхний ард ах нь байгааг Бямуу ойлгоод ээж рүүгээ залгаад учраа хэлтэл ээж нь надад үйл явц чухал бишээ, үр дүн нь чухал гэв. Түүний үүсгэсэн энэ асуудлаас болж компани хувьцаа унаж, хувьцаа эзэмшигчид санал хурааж Бямууг судлаас нь огцруулдаг. Ээж нь түүнд юу хийж чадхаа сайн бод гэж хэлнэ. Бямуу Жонжэ ресторанд иргэн очиж кул царайлах гэд тамхи асаасан чинь Ёнжу тамхиг нь хугалж дэвсээд үүдэнд нь татхыг хориглоно. Бямуу түүнд хамтарч ажиллах гэрээ танилцуултал Ёнжу ураад хайчихна. Тэгтэл Бямуу өөр зөндөө гэрээ авч ирсэн байдаг. Ёнжу түүнд чи хэрвээ энд ажиллах юм бол бодолцож үзье гэсэн болцол тавина. Бямуу нэх их бодохгүйгээр зөвшөөрөөд Ёнжу хоолыг хариуцаж Бямуу реклам дах ажлыг хариуцгаар тохиролцсон. Маргааш нь Бямуу Ёнжуг нэг залуутай нууцаар тохиролцохыг хараад хууль бус юм хийгээд байна гэж бодтол нунтаг чили авч байдаг. Залуу мөнгөө нэхэхэд Ёнжу тэгж байгаад өгнөө гэхээр нь залуу буцаагаад авчихна. Ориг чили авч чадаагүй Ёнжу орон дээрээ зараалын чили тэрврээд уйлна.
Янжуу үргэлж чанартай ямаар чанартай хоол хийх нь миний баримталдаг зарчим энтер гэж томорно. Бямуу хурдхан жорыг нь хулгайлахын тулд өөрийн тоогоочийг ажилд авч ажилуулгаар санал болгоно. Гэтэл Янжуу 15 жил Будаатай шүлний газар ажилласан жин ихчийг ажилд авахар шийдчихдэг. Бүх хоолыг бэлтгэхэд туслан аяга тавг угаана яг тохирно гэлээ. Бямуугийн төлөвлөгөө нураад Янжууд чадварлаг тоогооч авцгаая л даа гэхэд Янжуу ихчийг авна гэд гүрийсээр байдаг. Бямуу тэгвэл маргааш 2 ширээ нэмэх хэрэгтэй байна гэлээ. Оройн буудалд хонох гээд карта зуртал карт нь хаагдсан. Машиныг нь хураачсан байдаг. 5 оттой буудалд хонох боломжгүй болоод дэм буудлын жижиг өрөөнд хонохоор болно. Тэр ширээ авахын тулд үнэтэй цагаа зараад байгаа мөнгөөрөө 2 ширээ авна. Энийг харсан Янжуу жаахан баярлана. Бямуу өөрийн инфлюенсер найзуудаа ресторандаа урина. Гэтэл найзууд нь түүний тушаал буурсан хэрэгээс болоод татгалзана. Нэг инфлюенсер л хоолны зургийг нь сошиалд тавьж өгөхөөр болдог. Бямуу баярлаад Янжууг бибимбап хийгээд гой тавганд тавглаадах гин. Харин Янжуу халуунаар нь идүүлэх гэж л хоол хийдэг. Зурган зориулж хоол өрөхгүйгээд тэд маргалдана. Жин ихч кимчитэй шарван хийх гэж байгаад шин ширээн дээр нь кимчигээ хасгаад заваарт болчихно. Бямуугийн уур нь хүрч жин ихчийг хизээж хэлснийг хийдэггүй дураараа гэж загнаад Янжууд Америк төгссөн сайн тоогооч ажилд авъя гэд байхад инфлюенсертэй хамтрийгээд байхад хитрхи бардам зан гаргаад байна гэд маргалдаж гарна. Бухимдсан Бямуу гарч яваад бороон цохиулаад ногооны дэлгүүрийн үүдэн сууна. Сайхан сэтгэлтэй ногоо махны дэлгүүрийн ах нар түүнтэй хамт ууж сууна. Ах нарт Янжуугийн ааш занг хэцүүг нь ярихад тэд ааш муутайч хийдэг хоол нь бол ярилтгүй амттай гэцгэн. Нуугдсан эрдэнсийг хүмүүс танигдахад чийл тусалж чадна гэж дэмжцгээв. Бямуу тайвширж орж ирээд хартал ширээн цэвэрхэн гоёмсог тавгнууд бэлтчихсэн Янжуу бибимбап хийгээд их чарвингаа хайрсан байлаа. Янжуу Бямууд шинэ хувцас өгөөд дэм буудлын ахын хувцсыг тайлаад наадхаас сольж өмс гэв. Бямуу түүнд ах нарын өгсөн зүйлсийг өгөхөд Янжуу авахыг хүсч байсан ориг чилийн байна гэд бөөн баярлуулна. Яг тэр үед нь хоёр ах нь хүмүүс дагуулж ирэв. Тэр үед анх удаа л хоолны газар дүүрэн хүнтэй болж Янжуу тийм завгүй байж үздэг. Манай хоёр баярлаад бие рүүгээ ширтээд инэмсэглээд авнаа. Эцэст нь хүмүүс явж манай гурав хилааж унах гэж байгаа айтай үлдэнэ. Тэр гурав тараад тэмдэглээгээд Янжуу арх авч өгөхөөр болно. Яг алхаж байтал үнэтэй машинаас нэг залуу бууж ирээд Янжуу руу ажилтныг нь хулгайлсан гэд уурлана. Энэ залуу бол Будаатай шүлний газрын эзний хүү Чүнсийн байлаа. 15 жил ажилласан жин ихч ажилласаа гарснаас болж аав нь олж ир гэж тушаасан байдаг. Бямуу түүнийг түлхээд хөөчгөн. Манай гурав хөөрөөд баахан уугаад жаахан халамцуу болцгооно. Янжуу халууцаад үсээ дээш боох үед Бямуу гүлрөөд уруулнаас нь харцаа салгаж чаддаггүй. Уур амьсгал романтик болж байтал Бямуу нэг мэдээ уншаад шоконд орно. Өөрийнх нь ахлах тоогооч байсан хүн ахынх нь ресторан руу шилжсэн байдаг. Ахлах тоогооч руугаа залгах гэтэл болдоггүй ууртайгаар voice message явуулна. Янжуу гарч ирээд найз охинтойгоо маргалдаж байна гэд буруу ойлгочихдаг. Бямуугийн бүх жорыг хулгайлаад очно гэдэг үгийг сонсоод юу яриад байгааг нь сайн ойлгодоггүй. Яг энэ үед согтуу Чүнсийн ирээд Янжууд жин ихчийг буцааж өг гэд үглэж гарна. Бямуу ирээд нөгөөхтэй чинь барилцаж аваад сургуулийн хөгүүчийг ноцолдно. Янжуу очоод Чүнсинийг дэгээдээд шидчихнэ. Энийг харсан Бямуу зочролд ороход Янжуу чухал царайлаад саяхан ярьснаа тайлбарлах гэлээ. Бямуу баригдчихлаа гэж бодтол Янжуу ах чинь найз охиныг чинь хулгайлчихсан юм уу гэв. Бямуу сая л амьсгал авч тийм ээ чи зөв ойлгосон байна гэд худлаа ярьчихна. Маргааш нь манай гурав ажиллаа хийж байтал байрны эзэн ихч шин түрээслэгчдэд байраа үзүүлж байх ба манай хоёр гайхаад юу болоод байгааг асууна. Байрны эзэн тосгоноор дүүрэн танахыг хаалгаа барих гэж байгаа гэж цуурч байна гэв. Манай хоёр шууд л Чүнсиний хийсэн хэрэг гэж хардав. Гараад явж байтал жин ихч залгаад дуудана. Буцаад очсон чинь хяналт шалгалт ирчихсэн эрүүл мэндийн шаардлага хангаагүй гэж байдаг. Янжуу сертификатаа үзүүлтэл Миач хилийг нь олоод Солонгос улсын эрүүл мэндэд занал хийлж байна гэдэг. Тэд бүгд наадхыг чинь хэрэглээгүй амсаж үтсэн хоолнд хийдэггүй гэж үннээ хэлсэн ч Янжууг торгуул төлөх гэдэг. Дургуун хөрсөн Бямуу Чүнсиний гараашийг хуйл бус гэд мэдүүлчихдэг. Чүнсийн зөрүүлээд рестораных нь үүдийг таглаад машина тавиад зүгтэнэ. Бямуу зөрүүлээд Будаатай шүлний газрын үүдэнд ногооны ахын машиныг таглаад хүмүүсийг оруулдаггүй. Бямууг ресторандаа очиход Янжуу түүнийг хүүхэд шиг зангарахаа боль өчнөө хүнс авчгаад байхад хэцүү байдалд орчоод байж тээ гэж загнана.
Бямуу яахаа мэдгүй орлууга унаад өгнө. Жин ихч залгаад маргааш шар буурцгны жан хэрэгтэй байна. Ирсэнгүү гэхээр нь ахиад л Чүнсинийг гэж хардна. Маргааш өглөө нь Бямуу Ёнжуг автобусны буудал дээр хүлээнэ. Манай хоёр хамт буурцгны жан хийдэг ах дээр очино. Очиход Чүнсин байхгүй ах бэртчихсэн болохоор л өгч явуулж чадаагүй байдаг. Манай хоёр өөрсдөө өдөржин ажиллаж буурцгны жан гаргаж авна. Харих замд гинэт бороо ороод утасны бүхээгт хорогдож зогсох ба Бямуугийн дээрээс ус гойжоод байхаар нь Ёнжуг өөр лүгээ татна. Бямуугийн зүрх хүчтэй цохилж байтал утас нь дуурна. Ресторанд нь гал гарсан байх ба жин ихчийг эрэхт нь бөөн дэлбэрэлт болчихсон байсан гэж тайлбарлав. Нэг ч зүйл нь цэвэрхэн үлдээгүй байлаа. Жин ихч өчигдөр шөнө Чүнсинийг согтуу рестораны гадаа харсан гэв. Ёнжуг очиод түүн рүү уурлахад Чүнсин үгүй гэж байснаа. Цонхыг нь хагалж ороод гал хасааж байсан дүр зургаа санана. Тэр сүгдэж уушлалт гуйгаад цагдаад бити мэдэгдээч гэж гуйна. Ёнжуг түнд засах хугацаа өгнө. Чүнсин яг үнэндээ юу ч чаддаггүй. Жин ихч ирээд чи бол зүгээр л хүмүүсийг дээрлэхдэг танхаа амтан. Аав чинь чамд бизнесээ өвлүүлээгүүд гайх юм алга гэхин тэр. Чүнсин уйлаад миний бүх мөрөөдлийг аав дарамталж өгөө хийсэн. Хизээч аавдаа хүлийн зөвшөөрөгддөггүй гэхийг нь сонсоод Бямууд өөртөө адилхан санагдана. Бямуу түүнд яаж замаасаг татах аргыг зааж өгнө. Ногооны ах ирээд 2 өдрийн хоолны машин ажилуулад ялагч болвол 5 сая вонтой болно гэж хэлнэ. Бүртгэл 6 цагаас хаах ба 15 минут л үлдсэн байдаг. Чүнсийн туслыгээд Бямууг сундлаад дахиж өгнө. Бүртгэлийн газар 6-таа уралдаад хааж байхаар нь манай хоёр ажилтныг нь сатааруулж байгаад гялс хэмжээд анкета өгчдөг. Ажил амжуулсандаа Чүнсийн баярлаад тамхилах гэж байгаад Жожголко хараад тэднийд гал тавиагүй буцаж гарснаа гинэт санана. Бямуу ресторан руугаа буцаж байтал ахлах тогооч нь ирээд ажлаа мартаа юу? Яагаад ингэж удаад байгаа? Гэхэд Ёнжуг ирж таарад бантсандаа миний экс найз охин гэд хэлчихнэ. Ахлах тогооч нь яагаад байгааг нь анзаараад Ёнжууд Бямуугийн жинхэнэ төрхийг мэдвэл гайхандаа гэхэд Ёнжуг би өөрөө тэр занган зохицуулчихна. Экс нь санаа зовох шаардлагагүй гэж хэлдэг. Энэ үгнээс болоод Бямуу хоёулахнаа байсан мөчүүдээ бодоод зүрх нь хүчтэй цохлоод галзуурх шахаж түүнд дурлаж байлаа. Ёнжуг хоолны фестивалда анхаарал хандуулж байлаа. Фестивал болох газар Бямуу очоод компанийнхаа нэр спонсор дунд байхыг хараад хариуцсан хүнээс нь асуухад ах нь ирээд чадвал ялагчийн шагналыг авал та гэж даапайлна. Шагналын санг өсгөөд 10 сая вон болгочихно. Ахлах тогооч нь бүрэн бэлтгэгдсэн багаараа машиндаа бэлдэж байх ба туслах нь хүртэл байхыг хараад Бямуу яагаад гэж асуухад тогооч би чадвараараа тэр хүүхнийг чинь ялж үзүүлнэ гэлээ. Ингээд фестивал эхэлж манай хэд хөнгүү байхад нөгөө талд хүн тасрахгүй бужигнана. Бямуу инфлюенсерүүдийг урьж тэдэнд өөрсдийн кимбаба идүүлж рекламдуулна. Өдөржин бужигнсны эцэст манай хэд төрүүлж хоолоо зарж дуусгана. Манай хоёр баярлаад учиргүй тэврэлдээд үсэрнэ. Жан тогооч манай эдийг хааж байгааг хараад уур нь хүрнэ. Ёнжуг галтгооноос асаагаар болоод Бямууд өгөөд хоолны газар тамхи татахгүй шүү гэхээр нь минийх биш гэд гайхаж харна. Маргааш нь нөгөө талынхан чинь бүр дуучин авчираад хүмүүсийг цуглуулдаг. Бямуу уурлаад очиход жан тогооч миний хийсэн юм биш. Ах чинь авчирсан. Би өөрийн хүчээр өрсөлдөнө гэв. Манай хэд ямар нэг юм хийх хэрэгтэй гэд бодож байтал Чүнсин өөрийн хийсэн алкогол багтаа будааны архиа үнгүү үгүй гэв. Тэд амсаж үзээд кимбабтай нь яг тохирохоор юм байна гэж байтал нэг инфлюенсер ирээд кимбаб идмээр байна гэдэг. Гинэт хүмүүс их цуглаад Бямуугаас танаа ихнэр чинь жирэмсэн хүүхдийг чинь кимбаб гэдэг нэртэй олсон мөнгөөрөө хүүхдтэй сүү аавна гэж сонслоо. Гэхэд Бямуу шууд л үнэн бид хоёр аав ээж болно гэчихв. Ёнжуг шоконд орсон ч хоолоо хийсээр байлаа. Оройн шалгаруултын дүн гарч ахынхын тал ялна. Чүнсиний уур нь хурч хүлээн зөвшөөрөхгүй байхад Ёнжуг 50 байдаг. Бямуу ах дээрээ очиод хор ашигласан уу? Бас энэ асаагуур тантай холбоотой юу? Гэхэд ах нь цонхоо хаагаад явна. Харин Ёнжуг хүүхдүүдтэй тоглоод Бямууг хүлээж байлаа. Бямуу яагаад намайг хүлээсэн гэхэд хамт явмаар байсан гэлээ. Хүүхдүүд ахиж гүйж ирээд тоглох гэтэл Ёнжуг Бямуугийн бугуунаас бариад зүгтв. Хоол гүйж очиход Ёнжуг хүүхдүүдийг хожоод ийм их хоцсон гэд баярлахад тэр царайг нь хараад Бямуу тисэлгүй би хүнд сайн болцоход байна гэж хэлээд үнсчихнэ. Романтик уур амьсгал Чүнсин игч хоёрыг ирмэгц арилж Ёнжуг сандраад Бямууг цөм мөрөгчгөн. Жин игч Чүнсин хоёр тэдний харилцааг хурцгах гээд дэмжихэд Бямуу баярлаад Ёнжуг руу харахад Ёнжуг тэднийг тоглоом хийхээ бол тэр үнсэлт чинь алдаа байсан гэв.
Бямуу сэтгэлээр унана. Яг энэ үед гаднаас 2 хос орж ирэв. Эмэгтэй нь Франц иргэн байх ба Бямуу түүнтэй францаар чөлөөтэй ярьдаг. Жин игч Чүнсийн хоёр харж бишрэн. Зочид явсны дараа Бямуу тэр 2 хос нөгөөдөр гэр бүлийн уулзалтаа энд хийх хүсэлтэй байгаа гэд ярьж дуусаагүй байтал Ёнжу тэр хоёр гэрлэх гээгүй. Эмэгтэйгийнх нь эцэг их Францаас нисж ирнэ. Ээж нь Солонгос хоол идэж чаддаггүй. Хоёр талын гэрийнх нь өөр улсын гэрлэлтийг дэмждэггүй гэв. Манай гурав Ёнжугийн Францаар ярьж чаддгийг мэдэж авна. Ёнжу тэдэнд манайх гадаад хүмүүст үйлчлэхэд бэлэн биш. Бэлдээгүй гэхээр нь Бямуу энэ ганцхан тэдний гэрлэлтэд туслах биш. Манай рестораны өсөлтөд сайнаар нөлөөлнө гэхэд Чүнсийн игч хоёрч дэмжиж Ёнжу зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орно. Оройн Ёнжу илүү цагаар ажиллаж Франц хоолны судалгаа хийж байгаад агаар амьсгалаар гарахад Бямуу согтуу сууж байдаг. Бямуу түүнийг хараад босч ирээд яагаад бидний үнсэлтийг алдаа гэсэн гэд сайн гэдгээ хэлж сэтгэлээ илчлэнэ. Тэр Франц хүмүүсийг ирсний дараа болцоогоо залруулна гэв. Маргааш нь Бямуу чочтыг ухтахад бэлдээд Жонжэ гэсэн логотой шинэ ажлын хувцас бэлдсэн байх ба манай дөрөв өмснө. Рестораныхаа үүдэнд Ёнжу гадаа X найз залуутайгаа таарч дурсамжууд хөвөрнө. Жилийн өмнө тэд хамтдаа жаргалтайгаар Японы 3 хоттой Франц ресторанд ажиллаж байв. Ахлах тогооч нь ирээд X найз залуугийнх нь гаргасан алдааг хэн хийсэн гэхэд Ёнжу би хийсэн гэж хэлээд хөөгцөн байдаг. Энэ бүхнийг дурсаад ганцаараа уйлж тайвшраад X-тэйгээ ярилцахыг зөвшөөрнө. Атаархсан Бямуу яриаг нь сонсох гэж үүдэнд нь суухад Жин игч тэдний зургийг олсноо үзүүлв. Энэ үед Бямуу Ёнжуг Америкийн топ тогоочийн сургуульд сурч төгссөнийг олж мэддэг. X нь ирж уулзснаас болж хуучин мэдрэмж нь сэтэрхвэдэ гэж Бямуу санаа зовно. Маргааш нь зочид ирж Ёнжу игч хоёр хоолоо бэлтэж Бямуу Чүнсийн хоёр үйлчлэнэ. Гэр бүлүүдийн уур амьсгал нэг л сонирн байгааг Бямуу мэдрээд очиж хоол бүрийг тайлбарлаж бүр орчуулагчийн ажил хийж өгнө. Бүх зүйл сайхан болж зочид хундаг тулгацгаана. Хоолны дараа зочид Ёнжугийн хоолнд Бямуугийн үйлчилгээнд талархснаа илэрхийлээд сэтгэгдэл өндөр явцгаана. Бямуу шууд л амлсан болцоондоо явъя гэж хэлэхэд гаднаас X нь ороод ирнэ. Ёнжу 9 цаг гээд уулзъя гэд Бямууг явуулчаад X-тэйгээ уулзахад X нь хамт Япон руу буцъя гэлээ. Бямуу төвшин хүлээж Ёнжуг X рүүгээ буцчих үедээ гэж айна. Аз болж Ёнжу ирэхэд янзалж чимгэлсэн дээвэр дээр ураад кино үзнэ. Уур амьсгал нэлээд эвгүй болж байлаа. Ялангуяа үнсэлтийн хэсэг гарах үед. Кино дуусаад тэд ярилцсан. Ёнжу Бямуугаас яагаад X-ийн тухай асууж шалгаахгүй байгаа гэхэд Бямуу чи өөрөө хэлээгүй байхад шахахгүй гэв. Ёнжу ам нээж би үнчин байсан, ууланд байдаг, хийдэд өссөн, хүүхэд насны дурсамж маань дандаа л ам нартай амт өнгөрүүлсэн. Хоол хийх дуртайгаа мэдээд Америкт тогоочор сурч төгсөөд Японд байдаг Франц ресторанд ажиллаж өөрийг нь халамжилдаг X-тэйгээ учирснаа хэлнэ. Бямуу сандарч Япон руу буцах уу гэхэд Ёнжу инээгээд энд байгаа амьдралаа орхиод юу гэж явах вэ гэхэд Бямуу саяныг тайвширлаа. Маргааш нь Чүнсийн Ёнжуг захиа үлдээгээд Япон явсныг нь хэлнэ. Захианд Жин игчийг хоолоо хариуц, Бямууг залгахыг нь хүлээгээрэй гэд төгсгөлд нь ваар зурсан байлаа. Тэд хайсаар ваарнаас Жонжогийн хоолны жор болон мөрдөх дүрмийг олно. Ёнжу онгоцонд тэдэнд санаа зовж байлаа. Урьд шөнө X-с нь дуудлага ирээд хүндэлдэг тогооч нь хүнд өвдсөн Японд очиж уулз гэсэн байлаа. Манай гурав үлдээд байдаг чадлаараа ажиллаж Жин игч манраад жорын дагуу хийсэн ч хүмүүс хоолоо дуусгалгүй гарсаар байлаа. Бямуугийн туслах ирээд Жин игчэд өөрийгөө хамаатны ах нь гэж танилцуулна. Туслах нь Жан тогоочийг ах чинь халаад буцаад манад ирчихсэн гэдгийг нь хэлээд төлөвснөөрөө жорын дэвтрийг нь хулгайлаа л да. 3 оттой болъё. Энэ л чиний энд ирсэн гол зорилго чинь бидтэй гэв. Гэтэл Бямуу Ёнжутай хамт цагийг өнгөрөөж болон өөрчлөгдсөн ба Жонжэ рестораныг энэ гуравтай хамт жинхнээсээ ажиллуулах хүсэлтэй болсон байдаг. Бямуу туслагаасаа жорын номыг нуухын тулд гялс далд хийчихнэ. Бямуу Чүнсийнхтэй уулзаад туслахаа согтоох хэрэгтэй байгаагаа хэлээд мань гурав уухаар болно. Чүнсүний өөрөө дарсан архинуудыг гараашинд нь очиж уулгаад 3 өдөр туслахаа гаргахгүй төвчгөр болдог. Энэ үед нь Ёнжу аюулгүй очсноо хэлнэ. Бямуу дуусахгүй олон асуулт асууж байгаад X-ийн хоолойг сонсогдмогц Ёнжу уцаа таслана. Бямуу гацалтанд ороод шуудхан Япон руу нисэх хэрэгтэй юм байна гэж бодоод туслахаа цойжлоод Чүнсийн даатгаад дараагийн нислэгээр нисгээр болно. Үзэгдэл солигдож Ёнжу эмнэлэгт ахлах тогоочтойгоо уулзахад хэнийг ч танихгүй өвчтөн болсон байлаа.
Ёнжуу тэсэлгүй өрөөг орхиход X нь нэг ч хоол идэхгүй байгаа. Бүх хоолыг биш байна гэд санаанд нь нийцэхгүй байгаа гэлээ. Ажиллаж байсан Франц ресторанда очиход дурсамж нь сэргэнэ. Мишелийн 3 одыг шалгах зочид ирж тэд хоолоо хичээж бэлтгэхэд шүүгч эхний хазалтаараа л нулимна. Энэ бүтлгүйтэл нь ахлагын уурыг хүргэж хэн захсыг бэлдсэн, хэн хариуцлагыг хүлээх юм гэхэд Ёнжуу бүх бурууг хүлээж ажилласаа гарч X-ээсээ салсан байдаг. X нь түүнд одоо би ахлах тоогооч болсон гэхэд Ёнжуу түүнийг битгий хит их шунаарай гэхэд Ёнжууг буцаад ирээчтэй гэж хэлнэ. Ёнжуу хариулж амжаагүй байхад Бямуу ирээд "Манай Жонжээ 1000 дахин илүү юм байна" гэд Ёнжууг санаад хүрээд ирлээ гэж хэлв. Ахлах тоогоочтой идүүлэх хоол хайхаар явахт нь Бямуу бас дагаад суучгана. Нөгөө хоёр ч хуучнаа дурсаад л наалтахаар нь Бямуу дундуур нь орж салгасаар байдаг. Ингээд гуруулаа ууж суухаар болж Ёнжууг угаалгын өрөө орохоор нь X нь 3 жил үерхснийг хэлнэ. Бямуу өөдөөс нь хэр урт байх хамаагүй одоо дурсамж болж үлдсэн гэлээ. X нь Жонжээ гэдэг нэрийг бид хоёр ресторан нээхээрээ өгнө гэж ярьдаг байсан гэхэд Бямууд дуудлага ирээд мессежээр шалгатал X-ийн зурагтай файл ирнэ. Жан тоогооч материал хайж байгаад ах нь энэ X-тэй хамтарч ажиллах гэж байгааг олж мэддэг. Ингээд эхний парт маань дуусч байна. Дараагийн партыг үзхийг хүсвэл комент хэсэгт ямар ч хамаагүй хоолны эможи үлдээгээрэй. Баярлалаа. Баяр таа.